За минь. За би энэ удаа та бүхэндээ групп дэх постуудаа хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар өөрийнхөө заасан зүйлийг хуваалцъя. За тэгэхээр бид нарт бас маш олон багш нар нэг группт нэгдээд хичээлээ үргэлж оруулж байгаа болохоор постууд маань дэшээ доошоогүй байд. Эхний пост, сүүлийн постууд хаана байгаа нь мэддэхгүй. За хүүхдүүдээ яаж хийснээ гэж харахаар зарим хүүхдүүд тухайн постыг харахгүй мөрөх тохиолдлууд бас их ажиглагдаж байна. Тэгээд би энэ удаа хичээлээр постуудаа яаж зохицуулах вэ гэдэг талаар орё. Тэгэхээр их багш нар маань өөрсдөө ангийнхаа админ байгаа. За тэгэхээр зэрэг ангийн группийнхаа админ учраас энэ тохиргоог бол хийж болно. За ингээд би 7B ангийн энэ групп дээр хичээлүүдийг хэрхэн зохицуулах талаар бас оруулж үзүүлье гэж. За ингээд группээ нээчин. Группнийхэр мэдээж багш админ байгаа учраас группнийсэн цонхны чинь цаадаа яг энэ хэсэгт integrated topics гэдэг хэсэг байна. За энэ дээр дарахаар зэрэг эхлээд яг нөгөө ангиллуудаа өсгөж болно. За жишээлбэл эхлээд би математикийн хичээл математик англи үсгээ. За дараа за менежер дараалан яадан дахиад ингээд монгол хэл. За мөн дахиад за англи хэл гихмичлэн. За одоо ингээд хэдэн хичээл ордог энэ төр чинь юм үсгэж болно. За одоо энэ үүсгэн бүлэгтээ пост оруулж үзье. Тэгэхээр зэрэг би эхлээд одоо хүүхдүүдтэй контентс видео хичээл татаж авчиръя. Контент үзэх юм гэдэг. За ингэж ороод 7-дугаар анги дээр дараад за энд би математик хичээлүүдийг авъя эхлээд. За математик. За ингээд зэргийн дон сараар ингээд ороод ирсэн. За ингээд энэ хаягийг хуулж аваад за ингээд ангийнхаа пост хэсэгт бидний пост оруулдаг шиг пост оруулна. За ингээд доор дугаар анги математикийн хичээлүүд. За ингэж оруулаад. За одоо нөгөө сонгосон англиа хаан сонгох вэ? Хэр зэргийн add post topics гэдэг тийм. Тэгэхээр энэ дээр даангууд ингээд англиуд нь жагсаалт маань ороод ирнэ. За энэ дотроос би математикаа сонгоод пост тохируулчихна. За одоо би дараа нь өмнөх постуудаа бас яаж зохицуулахыг үзүүлье. За жишээлбэл энэ бол мөхчийн оруулж үзсэн пост байна. За энд болохоор зэрэг пост дээр дараад админ эрэхтэй учраас энд тэгээд пост topics гэж бичнэ. За энэ дээр дараад мөхчийн постыг би англи хэлээр оруулах боломжтой. За одоо би дахиад монгол хэл дотор оруулж үзүүлье. За энд ингээд дахиад төвшил шийдэх юм бол дотор нь ороод ирнэ. За ингээд нэг оруулсан тийм пост. За одоо монгол хэлдээ би дахиад монгол хэлнийхээ хичээлүүдийг бас оруулчихъя. Монгол хэлний хичээлүүд маань ингээд 5 хичээл байна. За мөн хаягаа хуулж аваад за пост оруулах хэсэгтээ хаягаа хуулаад за энд тайлбар бичиж байна. Тайлбарыг дийдэлд бас бичиж болох юм тийм. За
бол хэлний хичээлүүд. Зэрэг. За ингээд оруулахаар дахиад топикс дотор ороод монгол хэлийг сонгож. За ингээд орч. За одоо би линк болох биш өөрөө шинээр пост оруулж байна тий. Тэгэхээр зэрэг за зурагтай пост оруулах юм бол би эхлээд Google-с хүүхдийнхаа хичээл тохирсон зурагтай пост оруулъя. За математик 7 дугаар ангид зориулсан хичээлд ойлгомжтой зураг ямар зураг байна вэ гэж. За болохоо шугамд хэвтгэлийг нэг харахаар бодох. За хуулж авсан ч болно, хадгалсан ч болно. За тэгээд за энтэй хуулаад хоёр өсөгчтэй За эндээсээ дахиад пост сонгоод за ингээд пост харуулж. За ингэх юм бол биднэрт ямар даваа тал үүсэх вэ гэхээр постууд маань хойлолтоо дэлгчний дэшээ доош гүйсэн ч эргээд багш сурагчид нэг пост олоход бас маш их амархан. За яагаад тэгэхээр зэрэг энэ хэсэг маань байнга группийн дээд хэсэгт харагдаж идэх учраас за өнөөдөр математик дээр ямар шинэ хичээл нэмэгдэж вэ? Эсвэл багш нь орж ирээд математик хичээлийг маань хэдэн хүүхэд харсан байна? Доор нь ямар сэтгэгдлүүд байна? Ийг харахын тулд математик дээр дарангуут одоо энэ дотор ингээд хичээлүүд жагсаалтаар. За энд ингээд хоёр хүн харсан байна. За тэгээд одоо энэ хэсэгт ингээд хүмүүс хариулт оруулсан хариулт хэсгээр ингээд хэвчтэй байж байна. За англи хэл рүү орох юм бол бас англи хэлийг за энэ хугацаанд бас 12 хүн харсан байна. За монгол хэлний даалгаврыг за 2 хүн 3 хүн лайк дараад 4 хүн харсан байна гэж жишээд. За энэ тохиргоонуудыг групп дээр хийж болно. Тэгэх юм бол бид эргээд пост оруулахад маш хялбар болон бидний ажлыг бас цаг хугацаанд өнгөрчлөх болно гэж бодож байна. За ингээд баярлалаа.